За сайн уу манайхаа та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн дугаараар Америк нэгдсэн улсын Калифорни мужийн Сантьяго хотод 2021 онд болсон нэгэн гэмтэргийн талаар би та хэдтэй ярьж өгөхөөр бэлтгэсэн байгаа. Энэ хэргийн талаар би өмнө нь 2 сарын өмнө байна уу да нэг дугаар бэлтгэлж оруулж исэн. Гэхдээ одоо гэмтэргийн яг шүүх хурал эцэслэгдэж гараагүй байсан учраас ер нь бол тэр дугаарыг устгасан. Тэгээд энэ хэргийн одоо шүүх хурал нь яг сая 5 сард ер нь болоод ингээд эцэслэгдэн шийдвэрлэгдсэн учраас би энэ дугаарыг одоо дахин бэлтгэж өргөж байна. За ингээд дугаарт орцгоё. Калифорни мужийн Сантьяго хотод одоо байрлалтай 35 давхар люксус байранд 2021 оны 10 сарын 21-ний өдрийн 3 цагийн одоо орчимд буян дуу гарснаар энэ хэрэг бол эхэлсэн байгаа. Хохирогчдын хувьд гэвэл Ана Абулабам 28 настай, Рейборн Берон 29 настай залуучууд бол амь насаа одоо алдсан юм байдалтай цагдаа нарыг очиход ийм дүр зураг бол хүлээж авсан байна. Хэрэгтэн бол гэмт хэргийг үйлдснийхаа дараа өөрөө 911-т дуудлага өгсөн. Тэрээр хэлэхдээ гэрийнх нь буудан дээр нь эхнэр нь нас барсан байдалтай. Тэгээд түүний хажууд бас нэг эрэгтэй хүн ингээд нас барсан байдалтай байна. Тэгээд эхнэрт маань туслаач гэд маш чангаар одоо ойрлоод гэрийн хаягаа бол хилээд ингээд утсаа бол тасалсан байдаг. Дуудлага өгсөн эрэгтэй болохоор Али Абулабам гэх 29 настай Jin Kid гэх нэрээрээ одоо TikTok гэд платформ дээр Instagram болон мөн YouTube дээр ингээд контент бүтээдэг ийм залуу байсан. 900 гаруй мянган одоо дагагчтай. Түүний бичлэгүүд нь бол баг хэдэн сая ийм хандлттай, ийм Палестин улсаас бол гаралтай, Америк нэгдсэн улсын одоо иргэншилтэй ийм залуу байсан ба. Контентийнх нь гол агуулга нь бол ихэнхдээ инээдмийн хошигнсон киноны дөрүүдийг одоо дуурайдаг ч юм уу иймэрхүү контент бол хийдэг байсан. Тэр дундаа бол Scarface гээд 1983 оны 12 сард олон нийтийн хүртээл болж байсан. Гол дүрд нь бол бидний сайн мэдэх Холливуудын алдарт жүжигчин Ал Пачино тоглосон Тони Монтаногийн дүрийг ингээд дуурайдаг, илгэлдэг. Энэ нь хүмүүс нэлээх таалагдаад 2019 оноос эхлэн бол түүний интернет одоо орчинд нэр хүнд нь бол өсөж маш олон одоо юм агчтай болсон ийм залуу. No. You're 50. You got a bag for a belly. You got tits. You need a bra. They got. I want you to be the love of my life. How'd you like that? But we just met yesterday. So what? What's the problem in that? I mean, do you even know anything about me? No, but I like your eyes. They never lie. Түүний хувьд бол 5 настай хөөрхөн охинтой эхнэрийнхээ хамт Сантьяго хотод амьдардаг байсан. Түүний эхнэрийг бол Ана гэдэг. Анагийн хувьд бол Филиппин улсаас гаралтай эмэгтэйсэн ба. За хосуудын хувьд гэх юм бол 2014 онд Япон улсын Окинавад бол танилцж байсан. Залуучууд бол хоёулаа агаарын зэвсэгт хүчинд алба хааж байхдаа ингээд танилцсан ба. Алба хааж байх хугацаанд одоо ингээд дуусаад Алигийн хувьд бол Америк нэгдсэн улс руу буцаж Анагийн хувьд бол Филиппин улс руу буцсан. Гэхдээ Ана Алидод маш том одоо гинтийн бэлэг байрсан нь тэрээр бол ингээд жирэмсэн болсон байсан. Алиж одоо найз охинтойгоо болон хүүхдтэйгээ хамтдаа ингээд амьдрахын тулд маш их одоо хичээж олон ч ингээд ажил зэрэг хийж эхнэр болон хүүхдээ Америк нэгдсэн улсад авчрахын тулд гэр бүлийн виз хөөцлөж эхэлсэн. Нэлээд их одоо хугацаа шаардсан ч залуучууд хамтдаа ингээд амьдрах тийм боломж олцсон байгаа. Тэд одоо анхных нь ингээд хүүхэд байсан учраас эхэндээ болох хосууд ингээд Виржина Алигийн эцэг эхийнх нь дэргэд ингээд хамтдаа амьдардаг байсан. Алигийн хувьд бол Виржинад амьдарч байхдаа IT-ийн нэг компанид бол ажилладаг байсан. Хажуугаар нь давхараас контент ингээд бүтээдэг. Ялангуяа одоо TikTok гэдэг энэ платформ дээр илүү идэвхтэй байсан байгаа. Эмэгтэй хүний дүр хэрэгтэй бол Анад одоо нөхөртөө тусалдаг те ингээд аль нь ер нь бол TikTok дээр ингээд одоо ийм залуучууд байсан ба. Олон дагагчтай болоод ирэх тусмаа ер нь бол хувийнхаа амьдралыг бас энэ үдтэйгээ дагагч нартайгаа ингээд хуваалцдаг болж эхэлсэн байгаа юм л та. Тэгээ тухайд Анагийн хувьд бол гэр бүлээсээ хол ингээд Америк нэгдсэн улсад хайртай хүнээ дагаад төхрөө дагаад ингээд ирсэн учраас айгүйх ганцаарддаг байсан. Тэгээ Япон улсад байхдаа агаарын зэвсэгт хүчинд ингээд ажиллаж байхдаа ингээд танилцж байсан. Залуучууд нь болохоор Сантьягод ингээд амьдардаг байсан юм билээ. Тэгээд Ана болохоор ингээд ядаж гэр бүлээсээ холж гисэн
найзуудтайгаа ойрхон баймаар байна. Тэд нартэйгээ ингээд хаяадаа уулзаад цагийг хамтдаа ингээд өнгөрүүлмээр байна. Тийм учраас хоёулаа ингээд Сан Диего руу ингээд нүүя гэд Аалигаас гуйгаад бол Аали ч гэсэн үүнийг нь бол нэлээд дуртай ингээд хүлээж авсан байгаа. Яагаад тэгэхээр Виржиниад байснаас Калифорни мужид руу ингээд нүүгээд тэнд ингээд бас контент бүтээгчдтэй уулзаад хамтарч ажиллах таатай одоо нөхцөл боломж гэж бол харсан байна. Ингээд залуучууд охиноо аваад гуруулаа бол Сан Диего хот руу нүүсэн. Харамсалтай нь олон нийтэд харагдаж байгаа аз жаргалтай гэр бүлийн маань хаалганы цаана амьдрал бол арай өөр байсан. Гэр бүлийн хүчирхийлэл нэлээд ихтэй. Дээрээс нь залуучууд бол аль аль нь харт амхины хэрэглээ өндөртэй. Ялангуяа Аалигийн хувьд харт амхины хэрэглээ, дээрээс нь согтууруулах ундааны хэрэглээ. Тэгээд нөгөө захин ертөнцөөс ирж байгаа тэр сөрөг нэрхтэй комментууд дээрээс нь хитрхи захин ертөнцөд донтох зэрэгээс нь хамаарад сэтгэл зүйн хувьд ч гэсэн асуудалтай болж эхэлсэн байна. Анагийн хувьд гэвэл маш дур булаам, хөөрхөн, нийтэж, маш олон найз нөхөдтэй. Найз нөхдөд ч гэсэн түүний хувьд яг нэг юм гэр бүл шиг нь тэгж санагддаг, найз нөхдөдөө тэгж ханддаг юм эмэгтэй байсан юм л да. Тэгээ найзуудтайгаа гарч орох болгонд Аали ингээл араас нь залгаал хэрүүл хийдэг. Сквал бол наад ойр хавьд чи эрэгтэй хүн байна уу? Уцаараа ингээд эрен тойрноо харуул гэх мэтчлэн ингэж харддаг. Уур уцаартай, иймэрхүү зан характер одоо гаргаж ингэж ханддаг болж эхэлсэн байна. Ана бүр нэг удаа нөхөр нь бол түнд гар хүрсэн. Тэгээ энэс нь олж бол цагтаа хүртэл ингээд дуудлага өгөөд өөрт нь ингээд ойртож болохгүй гэсэн тийм шийдвэр гаргаад өгөөч гэсэн хүсэлт хүртэл ингээд гаргаж ирсэн юм билээ. Гэхдээ тухайн үед бол мэдээж залуучууд бол хоорондоо ингээд хосуудын амьдрал одоо хэрэлдэх маргалдах зүйл байдаг гэж буцаад эвлэрээд хамт амьдарч эхэлсэн. Гэвч энэ нь харамсалтай буруу шийдвэр байсан. Ана хөөх юм янз бүрийн арга хэрэгжилж үзсэн байгаа юм л та. Ээж рүү хүртэл залгаад танаа хүү чинь иймэрхүү зан характер гаргаад байна гэж хэлж хүртэл үтсэн. Тэгэх үед нь ээж нь Аали чи буцаад гэртээ ир хүний хүүхдэд янз бүрийн хүчирхийлэл үлдээд байгаа юм шүү дээ гэж нөө уцны цанаас яваа уурлаад хэлсэн чинь Аали та хоёр юу яриад байгаа юм бэ? Намайг нэг чөтгөр мангас юм шиг тэгж яриад байх юм. Тийм зүйл ерөөсөө огт болоогүй гэж нөө амар орилж байгаа нь шүүх хурал дээр түүний эсрэг баримт нотлохоо болж гарч ирсэн. Аалигийн одоо түнд үзүүлж байгаа биеийн хувьд ч тэр сэтгэл зүйн хувьд ч гэсэн одоо үзүүлж байгаа тэр хүчирхийлэл нь бол зогсоогүй байнгын одоо үйлчлэгддэг байсан. Эцэст нь бол Ана түүнээс ингээд салахаар шийдсэн. Анатай хэрүүл хийж байгаа, Анатай ярьж байгаа бүх зүйлийг ингээд горд хийж авдаг амир. Тэгээд Анагийн хувьд бол мэдээж нөхрөөсөө салахыг хүссэн. Намайг одоо орхиод чи надаас ингээд яваад өгөөч гэд бүр сүултээ уйлаад гуйсан. Тэгээд нь бол Аали чи охинтойгоо хамт ингээд гэртээ үлд би ингээд одоо буудалд хэсэг хугацаанд амьдрья гэж бодсон. Гэхдээ Анагийн хувьд бол үнэхээр бүр шийдсэн байсан. Би одоо ингээд чамаас салсан. Би чамд одоо хайртай байхаа болсон. Буцаж бол эвлэрэхгүй гэж шийдсэн. Аалигийн хувьд бол арай өөрөөр бодож байсан. Хизээ нэгэн цагт буцаад эвлэрнэ. Хэсэг хугацаанд ингээд 50 орхичи эхнэр хүүхдтэйгээ хамт амьдрна гэсэн тийм бодолтой байсан. Ингээд залуучууд бол хэсэг хугацаанд тустай амьдарч исэн. Аали гэрээсээ явахдаа түлхүүр хувилж аваад Ана болон охиноо гэртээ байхгүй хооронд нь гэртээ ороод охиныхоо одоо iPad дээр нь Discord гэдэг бас нэг аппликейшн байдаг. За тухайн аппликейшнийг бол охиныхоо утсан дээр ерөнхийдөө суулгаад тэгээд унтлагынхаа өрөөний орны доор бол ингээ үлдээгээд явсан байсан. Энэ нь ямар учиртай вэ гэхээр мэдээж гэрт нь хин ирж байгаа, Ана хинтээ ирж байгаа бүх зүйлийг сонсохын тулд одоо ийм зүйл хийсэн байгаа. Ингээд тухайн одоо хэрэг болох өдөр 2021 оны 10 сарын 21-ний өдөр Аали бол тухайн одоо суулгасан аппликейшнээр одоо дамжуулаад Ана гэртээ нэгэн одоо эрэгтэйтэй хамт байгааг сонссон. Тэгээд түүний уур нь бүр ингээд маш их хүрээд ухаан жолоогүй ингээд машин аваад ингээд гэрлүүг явсан байдаг. Үнэхээр одоо яарсан ийм байдалтай тэр лифтнийхаа товчлуурыг дарж байгаа нь бол байрныхын камерт нь бичигдсэн байт юм байлээ. Гэрлүүгөө орсон гартаа буу барьсан байсан. Ингээд Ана болон Анагийн одоо сайн найз, эрэгтэй найз нь Rayburn гэд залуу хоёр бол байж исэн. Шууд Rayburn гэх залуугийн нүүрлүүн тэгээд нурууныхын хэсэг рүү 3 удаа буудсан. Дараа нь бол эхнэрийнхээ толгойн тусдаг газар нь бол буудаж ингээм амь насыг нь бол өнөөсөн байдаг. За гэмт тэргээ үйлснийхаа дараа бол ингээд өөрөө шууд 911 дуудлага өгсөн. Дараа нь бол охиныхоо сургууль руу очиод охиноо сургуулаас нь аваад машинтаа ингээд тэр хоёр бол явж байхад нь тухайн гэмт тэрэг үйлснээс 5 цагийн дараа бол түүнийг барьж саатуулсан байдаг. Гэмт тэрэг үйлснийхаа дараа Аали бол өөрийнхөө ээж рүү залгаад эхнэрийнхээ ингээм амь насанд хүрчлээ гэсэн зүйл бол ярьсан. Тухайд бол ээж нь түүний ярианд бол итгээгүй. Тэгт нь бол хохирогчдын одоо амнасаа алдсан байдалтай байгаа зургийг нь
дараад ээж рүүгээ явуулсан байдаг. Ээж нь бүр яаж хүлээж авсан болоо ч одоо. Ингээд түүнийг бол мэдээж барьж саадуулсан. За хэргийг яагаад одоо хийх болсон бэ? Шалтгааны талаар асуусан. Тэрээр хэлэхдээ бол их нэртэй ингээд маш их хайртай. Анаг надаас өөр эрэгтэй хүн баг авах одоо өмчлөх боломжгүй гэсэн зүйл ярьсан. Байрлаж исэн буудлаасаа гэр хүртлээ тэр хоёр хүний ингээд яг юу хийж байгааг ингээд сонсоол байсан байхгүй. Ингээд сонсож явж байгаад гэрт нь яг Ана нэг эрэгтэй хүнтэй ярьж байгаа тэр чимээ сонсогдсон. Дараа нь тэр хоёр ингээд ярьж байгаад R&B дууны ая явсан гэж байгаа байхгүй. Тэнгүүд нь шууд за ийм дуу явж байна гэдэг чинь тэр хоёр ямар нэгэн байдлаар одоо бэлгийн харилцаанд орох гэж байна гэж бодсон. Тэм учраас би ингээд маш их уур бухимдалтай ингээд автаад нэг ингээд гэрлүүгээ орсон чинь Ана одоо эрэгтэй найз болох Rayburn-тэйгээ байсан. Тэгээ өмнө нь болохоор энэ Rayburn гэдэг энэ эрэгтэй найзтай нь Али агиух харддаг байсан юм байна. Тэгээд энэ талаараа бас Анад ингээ хэлжсэн боловч тэснэ одоо ингээ Rayburn гэдэг найзтайгаа одоо баг ийм байдалтай гэж ярьж байгаа. Гэтэл яг үнэндээ тэр хоёр ямар ч одоо бэлгийн харилцаанд орох гэсэн тийм зүйл ерөөсө болоогүй. Яагаад Ана Rayburn гэдэг эрэгтэй найз руугаа залгаад гэртээ хамт ирсэн бэ гэхээр тухайн өдөр Али гэртээ нөгөө хувилж авсан түлхүүрээрээ ороод гэрийнхээ ойр орчмыг ингээд бүр эмх замраагүй болгоод орхисон байсан. Энэ үед нь болохоор Ана жоох мэдээч айштай эн чинь тэг гэрт нь хүн орж ирээд ингээд янз бүр болгоцсон. Тэгээд Алиг бол ирсэн гэдгийг мэдсэн гэж байгаа. Найз руугаа залгаад чи өнөөдөр ингээд охины маань сургуулиас нь авч чадах уу? Би ингээд гэрээ зэгцэлж янзлах хэрэгтэй байна. Охиноо одоо ирэхээс өмнө тий охин маань ийм эмх зэгтэхгүй юу болсон мэддэхгүй ийм орчинд орж ирээд айж магадгүй, гайхаж магадгүй. Тийм учраас чи ингээд охины маань очиод авчих уу гэд гуйсан байгаа. Дараа нь болохоор Rayburn гэдэг эрэгтэй найз руугаа залгаад эмх замраагүй болсон байдал туслаад өгөөч гэж ер нь бол гуйгаад гэртээ байж исэн байдал нь одоо тэр байсан байна. Тэрнээс одоо ямар ч одоо араар нь тавьсан янз бүрийн юм бол болоогүй байсан. Алын хувьд бол ерөөсөө буудлынхаа үүднээс гараад гэр хүртлээ янз бүрийн төсөөлж ургуулж бодоол огцом уурандаа гар бот явж исэн. Тэгээд миний гарт буу байсан. Тэр хоёрын хамттай байгааг би харсан учраас ингээд буутсан гэсэн зүйл ярьж байгаа. Алигийн хамгийн анхны шүүх хурал бол 2022 онд болсон байдаг. Шүүгчтэй бүр маш муухай харьцсан. Айгүй юм агрессив, зан характерын хувьд тогтворгүй юм байсан. Тэгээ шүүгч рүү бүр орилоод хашгираад чи намайг ийм зүйл хийхийг хүссэн гэж бодоо юу? Би ийм зүйл охиндоо хийхийг хүссэн гэж бодоо юу? Чи юу хийн гэлбэр шүүгч хүн рүү тэгж орилж байгаа байхгүй. Тэгээд шоронд хоригдож байгаа үед нь сэтгүүлч эмэгтэй түүнээс одоо яриа авсан байдаг. Ана танаас өөр эрэгтэй хүнтэй одоо үерхэж найзалж болох уу? Та хоёр салсан байсан шүү дээ гэсэн чинь болохгүй. Ана зөвхөн минийх гэж хэлсэн. Одоо сошиал медиа захим ертөнцид нэр хүндтэй болсон нь өөрийг нь ингэж агрессив хүн юм зан араншинтай болоход нь одоо нөлөөлсөн гэсэн зүйл ярьсан. Тэгээд тухайн одоо ярилцлагын үеэр ингэж хэлж байгаа байхгүй юу? Бүх юм ерөөсөө би карьераа алдлаа, би эхнэрээ алдлаа, би амьдралаа алдлаа, би өөрийнхөө одоо бэбиг алдлаа, бэби гэж хэлж байгаа нь өөрийнхөө одоо TikTok-ийнхоо контентийг ярьж байгаа байхгүй юу? Анад ямар байсан? Охинд нь ямар байх уу гэдгийг ерөөсөө тэр хүн бодож үзээгүй. Шүүх хурлын үгээр охиноос уучлалт гуйх нь битэл Анагийн гэр бүлээс уучлалт гуйх нь битэхэл юу гэж хэлсэн бэ гэхээр фэнүүдтэй зориулаад уучлаарай та нарт цаашдаа контент бүтээж үзүүлж чадахгүй болсондоо харамсалтай байна гэж хэлж байгаа. Шүүх хурал дээр яллагч тал ингээд янз бүрийн баримт бичгүүд ингээд үзүүлж байгаа байхгүй. Тэгээд та ингээд гэмт хэрэг хийснийхаа дараа хүний биеийг хэсэгчлэх тэгээд нуух гэсэн хайлт хийсэн байна гэсэн чинь үүн дээр нь бол бүр эрс эсэргүүцсэн. Visited you looked up those escorts for fun, right? We were considering it. Okay. And so you were considering getting an escort for yourself? At first, it was me helping him to get one, but then I played with the idea. Okay. So that was okay for you to do, get an escort, but Anna couldn't do the same, right? Well, you're so convinced that we were separated, are you not? You cannot ask me a question, What's wrong about that? Anna wasn't with me, right? right? So, but it's perfectly okay for you to sleep with another woman, but Anna could not do the same with another man, I right? have not slept with another woman. I massaged another woman. I'm talking about the escorts. It was okay for you to We get an never escort. hired anyone. You have to wait till I finish my question. Бас нэгэн өөр зүйл гаргаж ирсэн. Тухайн үед бол та хайлтынхаа систем дээр
биеэ үнэлэгч авах, биеэ үнэлэгч хаанаас авч болох зэрэг иймэрхүү хайлтууд хийсэн байна. Та болохоор өөр хүнтэй уулзаж учирч явж болно. Аана болохоор болохгүй мүү гэсэн чинь би иймэрхүү хайлт хийсэн байж болно. Гэхдээ би хизээч биеэ үнэлэгч авч байгаагүй гэсэн зүйл ярьж байгаа. Тухайн одоо гэмтэргийг үүлдэхдээ Али кокен гэд хар тамхины төрөл бол хэрэгэлсэн байсан. Түүний туснаас ус энэ нь илэрсэн байт юм бэлээ. Алигийн шүүх хурлын үеэр бас аавынхаа эсрэг одоо ер нь аавсаа болж би юм хүүхэд байхасаа траума авсан гэх зүйл ярьсан. Ягаад тэгэхээр аав нь болохоор хүүхдүүдээ ингээд бид нар юм муслим шашинтай муслим хүмүүс учраас ийм байх ёстой. Би хүүхдүүдээ Америк одоо хүмүүжүүлмээргүй байна. Тийм учраас та нар муслим одоо хүмүүжих ёстой ингэж хэлдэг байсан. Алигийн сүүлийн шүүх хурл бол энэ оны 2024 оны 5 сарын 1-ээс эхлээд 5 сарын 29-ний өдөр хүртэл ерөнхийдөө одоо ингээд үргэлжилсэн. Түүнд бол 2 хүний амь насанд маш хэрцгийгээр одоо хандаж 1-р зэргийн хүн амны гэмт хэрэгээр насаар нь хорих бол ял шийтгэл өгсөн байгаа. Шүүх хурлын эцсийн шийдвэр бол 6 сарын 28-ны өдөр гарсан. За дугаарынхаа төгсгөл тэгээд ямар ч одоо хүн хүчирхийлэлд өртөх эрхгүй хэн нэгэн танд гэр бүлийн биш ч гэсэн ямар нэгэн байдлаар бие махбодын болон сэтгэл зүйн одоо дарамт хүчирхийлэл үйлдэх юм бол заавал хандах ёстой газар нь одоо хандж байгаарэ гэж би та хэдтэй уриалмаар байна. Тэгээд хайлт тэгээд манай Монгол улсад ямар одоо юм хүчирхийлэлтэй тэмцэх ч юм уу ямар нэгэн шуурхай дуудлага ямархуу дугаарт өгж болдсон бол гэж хайлт хийж үзсэн. Энэ үед болохоор би 3 дугаар олсон байгаа. Нэг нь болохоор 102 гэд дугаар байд юм байна. Цагдаагийн шуурхай дуудлага хүлээн авдаг утас 107 гэсэн дугаарт Улаанбаатар хотын цагдаагийн гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн утас 108 гэсэн дугаарт хүүхдийн тусламжийн утас байд юм байна. Үн төлбөргүй юм зөвлөгөө өгдөг. Тэгээ 24 цагийн турш бол үйл ажиллагаагаа явуулдаг ийм дугаарууд байд юм байна. Энэ удаагийн дугаар маань ингээд хүүгээр дуусаж байна. Одоо маш харамсалтай байдлаар залуухан одоо эмэгтэй болох Ана үнэхээр одоо үзэсгэлэнтэй бүр үнэхээр хөөрхөн эмэгтэй. Нэгэн цагт хайртай, дуртай тий бүл бүтэн одоо охиных нь эцэг энэ хүний гарт ингээд аимшигтай байдлаар амнасаа алдсан юм хэргийн талаар би та бүхэндээ одоо ярьж бэлтгэж хүргэлээ. Хамтдаа хүчирхийллийн эсрэг дуу хоолой бас болцгоё. Ингээд энэ удаагийн дугаараа үгээр өндөрлөе. Дараагийн дугаар хүртлээ түр баяртай баярлалаа.